Сайн уу, Кином ТV байна. За манай сувг нь Азад болсон явдал аимшигын төгшин сонин мэдээг хүргэдэг тийм сувг байгаа. Ийм ч учраас өнөөдөр та бүхэндээ яг одоо Непал улсад болоод байгаа маш тийм ноцтой үйл явдлын талаар ярихаар бэлтлээ. За судлаад үзсэн чинь яг л манай Монгол улс нүдэнд шууд харагдсан. За бас үнэхээр өөр хөрмээр олон асуудал байсан шүү. За бүгдээрээ сэдвтээ шууд оръё. За эхлээд энэ Непал гэж юу нь яг ямар улс юм бэ те? Энэ талаар бид заавал мэдэх шаардлагатай юм байлээ. Ямар ч мэдээллийг таг харангуйгаар хизээж хүлээн авч болохгүй. За Непал улс нь Энэтхэг хятад хоёрын дунд оршдог юм жижигхэн далаад гарцгүй улс юм байна. За сайн санаараа манай Монгол улс ч гэсэндээ далаад гарцгүй улс шүү дээ. Тэгэхээр гэсэн үг ялангуяа одоо яг географиктэй газар зүйн байрлалаараа бол маш төстэй юм билээ. За тэгээ маш олон талаараа манай улстай бүр үнэхээр их адилхан санагдсан. Непал улсыг ер нь дэлхийд алдаршуулдаг нэг зүйл байдаг нь та бидний мэдих Эверест уул юм билээ. За Катманду нь бол Непал улсын нийслэл хот юм байна. 30 сая ер нь хүн амтай. Тэгээ эдийн засаг нь голдуу, аялал жуулчлал, гадаадд ажиллаж байгаа хүмүүсийнх нь мөнгөн гуйлах дээр юу нь бол тулгуурладаг гэж хэлж болно. За бүр улсынх нь дундаж цалин ердөө $270-той тэнцдэг. Нэг сарынхан штэ. Энэ нь одоо манай төгрөгөөр хэрвээ одоо хөрвүүлэх юм бол $975,000 төгрөгтэй одоо тэнцэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ улсын амжиргааны түвшин ямар вэ гэдэг нь шууд харагдаж байна. За энэ улс нь болохоор бүр маш олон жил авилга те ажилгүйд л улс төрийн докторгүй байдалтай ингээд баригдсаар ирсэн юм байна. Тэгээ ерөнхийдөө бол ийм маш их шашинлаг улс гэдгийг манайхан мэдэх бах. Тэгээ Непал нь яг л Монгол шиг олон намын тогтолцоотой парламентын засаглалтай улс юм байна л да. Үндэсний нийтдээ бүр 7 том нам байд юм байна. Тэгээ энэ намууд нь бол ингээд яг ээлжлээд ингээд засаглаад явдаг юм байна л да. За энэ жагсаалыг болохоор анх Gen Z үеийнх нь бол удирдах одоо ингээд эхлүүлсэн юм байна. Тэдний хамгийн гол хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр интернет эрх чөлөөгөө буцааж авах. Тэгээд авилгатаа тэмцэх. Ажилгүйд л шудраг бус засаглалын эсрэг одоо бүх зүйлдээ тэмцэж байгаа. За тэгээд Непал улсад яг л манай одоо Монгол шиг зүүн өмнөд Аздаа нэг хүн ногдох сошиал хэрэглээгээрээ маш өндөрт бичигддэг юм байна л да. Тэгээд яагаад энэ хэрэг анх үнгээ үүссэн бэ гэх юм бол засгийн газраас нь Facebook, Instagram, Twitter зэрэг 26 тийм сошиал платформыг ерөөс анги ашиглахыг хоригдсан юм байна. Шууд ингээ хаацсан гэсэн үг л дээ. Тэгээд энэ хаас нь одоо юу гэж тайлбарласан бэ гэх юм бол гадаадын компаниуд эдгээр ерөөс ингээ манай улсад татвар төлөхгүй байна. Хууль ёсоор бүртгүүлээгүй гэсэн тийм тайлбар тавиад хаацсан байгаа юм. Гэхдээ хүмүүсийн бол таамаглаж байгаагаар баячуудын одоо хүүхдүүдтэй улс төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд одоо энэ гадаадаар болохоор Nipo babies гэж тийм хэлэг байдаг байхгүй юу? Энэ нь болохоор өндөр албан тушаалтай ч юм уу те алдартай юм хүмүүсийн хүүхдүүдийг Nipo baby гэж одоо нэрлэдэг, Nipoism гэж бас нэрлэдэг байхгүй юу? Тэгээд энэ Nipo хүүхдүүд нь болохоор Instagram те Facebook-ээр энэ тансаглаж явж байгаа зургаа интернетээр гайхуулж, тансаг хурим хийж байгаа одоо ингээ интернетээр гайхуулж, брендийн хувцснуудаа ингээд гайхуулж байгаа байхгүй юу? Тэгээ эднийг олон нийтийн сүлжээнд ингээд байршуулад тэгээ маш олон хүмүүсийн дургуутлыг бол ингээд хүргэсэн юм билээ. Гэхдээ яг энэ зүгээр ингээд хүргээд хүмүүс бол нэг хайхтар ингээд уурлаагүй байсан. Тэгсэн чинь засгийн газраас нь болохоор одоо энэ хэргийг дарахын тулд шууд энэ 26 одоо платформыг хаасан гэсэн ерөнхийдөө бол таамаг байгаа юм билээ. Гэхдээ энэ нь бол яг энээс болсон гэсэн бол тийм нэтлэгдсэн юм бол байхгүй шүү. За тэгээд яг энийг сонссон чинь манай одоо хуучин ерөнхий сайжийг үнэхээр танил сонсогдож байгаа биз? Улс төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд нь гадаадаар зугаалаад тансаглаад явж хахад жирийн хүүхдүүд яаж байгаа вэ те бүгдээрээ сайн л бодох хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгээ цаашлаад энэ мэдээг бэлдэж байхад бүр хамгийн миний бүр дургүй хүрмээр санагдсан нь Непалд хүүхдийн эрх бүр асар их зөрчигддөг юм байна. Ажилгүйд л ингээ ядууралтай баригдсан болохоор 9-10 наснасаа л хүүхдүүд янз бүрийн ажил хийж зуудаг юм байна л да. Өдөрт 16 цагч ажиллах нь энүүхэнд. За ойролцоогоор бага насны одоо ингээ ажил хийдэг 1.6 сая хүүхэд ерөнхийдөө байдаг гэж бүр ингээ бүртгэгдсэн юм байна. Манай улс ч 3 сая хүн амтай штэ. Тэгэхэд Непал улсад 1.6 сая насанд хүрээгүй хүүхдүүд ажил хийдэг. Бүр үнэхээр аимшигтай тоо. Ингээд бага ихэнх хүүхдүүд нь болохоор хаана ажилдаг вэ гэхээр хувцсны үйлдвэрт, хевсний үйлдвэрт, тоосгоны үйлдвэрт айл гэрийн үйлчлэгч зэрэг тийм хар бор ажлуудыг ерөнхийдөө хийх юм байна л да. Тэгээ энэ хүүхдүүд нь бол хамгийн том мөрөөдөл нь маш хөөрхийлөлтөй сургууль зурх тийм мөрөөдөлтэй байдаг. За ингээ нэгдсэн улсын байгууллагын хүний хөгжлийн индексээр Непалийн хүн амын 44.2% нь ядууралд өртсөн гэсэн юм судалгаа байт юм байна л да.
За тэгээ Непал бас архиталт сүүлийн жилүүдэд маш их болсон юм байна. Яагаад ингэж хүмүүс архинд орох болсон бэ гэх юм бол ажилгүйд ядууралтай бол шууд хамааралтай байт юм байна. За тэгээд нийт эрчүүдийнх нь ер нь өөдөө бол 44% нь, эмэгтэйчүүдийнх нь 11% нь бол архи уудаг гэсэн тийм хамгийн сүүлийн үеийн тоо мэдээлэл байлээ. За тэгээд эцэг их нь гэртээ ингээд архитаад хэвтэж яхад 8-9 настай жоох хүүхдүүд тоосгоны үйлдвэрт маш юм хүнд хүчээр ажил хийгээд байж байгаа байхгүй юу? Яг одоо энэ зурган дээр харагдчих штеп. Үнэхээр жоох хүүхдүүд энэ барилгын энэ ажлыг энэ тоосох зөөх ажлыг жоох хүүхдүүд хийх ёсгүй штеп. Ингээд Непалийн энгийн ард иргэдийнх нь хүүхдүүд нь тоосох зөөгөөд явж хахад баячуудынх нь хүүхдүүд нь Instagram хэдэн зуун мянган доллараар авсан хувцас ингээ гайхуулаад байж байгаа жишээ. За ингээ энэ бүх зүйлээс болоод залуучууд нь зөвхөн үзэл бодлоод ингээ илэрхийлээ зогсохгүй. Дээр дурсан одоо ядуур, авилгал, хээл ахвал те энэ бүхэнтэй ингээд тэмцээд жагсаал нь бүр ингээд том болж хувирсан. За тэгээд засгийн газраас нь бол ингээд энэ жагсаал ингээд үнэхээр томорчлоо гэд энэ хоргийг нь туцалсан ч гэсэн те энэ жагсаал нь бүр дамжирч одоогоор бол маш харамсалтайгаар 22 хүн амиа алдсан байгаа юм байлээ. За тэгээ мөн 200-аад хүн бол маш хүнд гинцэн гэсэн тийм статистик мэдээлэл бол байлээ. За зарим мэдээлэл болохоор яг энэ бол нотлогдоогүй мэдээлэл. Зарим мэдээлэл болохоор жагсагчид шоронгууд руу дайраад ойролцоогоор 3000 хоригдлыг сулсан. Одоо ингэснээр бол жагсаалыг улам хүчтэй том цар хүрээтэй болох нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа юм байлээ. Гэхдээ энэ бол одоогоор л яг батлагдаагүй байгаа. За иймээс ч одоо Непалийн зэвсэгт хүчний командлагч те генерал Ашок Раж Сигдэл гэдэг энэ хүн байгаа юм байна. Энэ нь болохоор жагсаалд оролцсон хүмүүсийг улс их орноосоо ингээ урвсан те вандализмын тийм үзэл суртал явуулсан гэд яллаад бүр ингээ баривчлах ингээ шийдвэр бол гаргацсан. Тэгээ бол эхнээсээ ингээд энэ жагсаалд оролцсон хүмүүсийг ингээд баривчлах гад тэгсэн ч гэсэндээ одоо бол жагсаал бол үнэхээр чи авцсан тэгээд аль хэзээ бол парламентынхаа ордон бол шатаасан байгаа юм билээ. За тэгээд яг л манай улс шиг Непалд бол ажилгүйдэл бүр маш өндөр байт юм байна. Тийм болохоор ажил хийх гэсэн хүсэлтэй ер нь залуучууд нь амьдралаа залгуулахын тулд те мөнгө олохын тулд гадаадад хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болт юм байна. Маш олон Непал залуучууд харь орныг зорж ингээ хөдөлмөр эрхэлдэг юм байна л да. Энэ нас манай одоо нөхцөл байдалтай маш их адилхан санагдсан. Манай багш нар те эмч нар үнэхээр бүр цалин багтаа болохоор Солонгос руу явж маш их хүмүүс ажил хийдэг шүү дээ. Манай улсд бол үнэхээр төстэй санагдсан. За тэгээ ингээд засгийн газартаа бүр ингээ аль хэзээ итгэл нь алдраад те байсан ингээ залуучууд олон нийтийн ингээ сүлжээг хаасан шийдвэр нь бүр сүүлжийн одоо итгэлийнх нь ганц туслыг ингээ үгүй хийсэн гэж үздэг юм байна. Тэгээд ингээд энэ жагсаал бол үнэхээр одоо бол ингээ хүч авсан байгаа. За тэгээ BBC-ийн их сурвалж дээр бол Непалийн төрийн өндөр албан тушаалтнууд нь бол аль хэзээ одоо цэргүүдээрээ хамгаалуулаад өөр улс орн руу оргон зайлсан гэж бол мэдээсэн байгаа. Тэгээ ихэнх нь бол оргон зайлсан. Гэхдээ бас зарим төрийн өндөр улс төрийн албан тушаалтнууд нь бол байгаа юм байлээ. За тэгээд одоогоор ерөнхий сайд нь бол огцорсон байгаа. Орных нь хүн бол хараахан томилогддог байгаа юм байна. Цаашаа тэгээ энэ үйл явдал нь бол хэрхэн үргэлжлэхийг бол хинч таашгүй. Гэхдээ ерөнхийдөө бол олон улсын том ингээд их сурвалжуудыг уншиж хахад энэ үйл явдал нь бол цаашдаа нэлээд удаан үргэлжлэн гэсэн тийм таамаг бол төвшүүлсэн байсан. За тэгээд бас Непалийн залуучууд бол энэ cancel culture гэдгийг бол үнэхээр мундаг хийж чаддсан юм байна. Үнэхээр чаддсан юм лээ. Непалийн 2018 оны мис одоо Шрихала Кативада гэдэг нэг бүсгүй байгаа хгүй юу. Тэгээ энэ бүсгүй нь бол үнэхээр одоо National Beauty те Queen гэж одоо өргөмжлөгддөг юм байна л да. Хамгийн одоо сайхан ингээ бүсгүйгээд энэ бүсгүй нь болохоор маш тийм тансаг хэрэглээтэй бас энэ өндөр албан тушаалнуудтай холбоотой тэгээд ийм тансаг хэрэглээ Instagram, Facebook-оор маш их ингэж хүмүүст гайхуулдаг гэд. Тэгээ энэ үндслээр болохоор одоо энэ бүсгүйн Instagram дагагч нь шууд 100 мянган дагагчаар бол буурсан байна. Манайх шиг өсдгөө байна л та. Манад бол эсрэгээрээ баг өсчиж магадгүй шүү дээ. Дээрэс нь одоо энэ бурхан шашны улс шүү дээ. Непалчин тэр чигээрээ Катманду гээд хотынх нь яг тэг голд нь маш том юм буддын сураг байгаа байхгүй юу? Одоо энэ зурган дээр бол харагдаж байгаа. Бурхан шашны улс ч гэсэндээ залуучууд нь бид нар ингэж амьдрмааргүй байна. Ирээдүгөө өөрчлөе, өөрөөр амьдрмаар байна гэд босоод ирж байхад манад яг эсрэгээр нь одоо энэ Непал, Балп те энэ улсуудаас сахиу савчаа зарж штэ. Бид нар ер нь хаашаа яваад байгаа юм бэ те? Үнэхээр бас сайн бодгол асуудал. Тэгэхээр бид нар бол үнэхээр энэ Непал улсаас бас ингээд сургамж бас те яг өөрсдөө ингээд толинд харж байгаа юм шиг л надад бас санагдсан. Цаашдаа энэ асуудал бол яаж ирэхийг бол мэдгүй байна. Гэхдээ цаашдаа ямар мэдээлэл гарах болгон та бүхэндээ бол хүргэхийг хичээх болно. За тэгээд та бүхэн маань Азад болсон тийм
гейм хэрэгтэй сонирхолтой одоо ингээ босон явд эсвэл юм бодит мэдээлэл хэрвээ манай суугаас авахыг хүсэх юм бол subscribe дараад дэмжээрэй. Тэгээд цаг тухай бүртэн та бүхэндээ мэдээлэх болно шүү. Баяр таа.